За амралтын өдөр минь за 7 хоног болгоны амралтын өдөр бүтсэнээр ордог чөлөөт сэдвтэй лайв орох гээд байж байна. Чөлөөтэй сэдвээр ярьдаг. За нөгөөдөл нь жоох үдэг гэдгийг. За нүдэн дээр 100 өмөрчих тэгээд яриа. За нэг хаврын хүүтэн шин байна да. Тэгэхээр маргаашнаас буцаад улаарах юм байна лээ. За жоох орой эхэлчихлээ. Тэгээд өнөөрний лайваар би нэлээд хэдэн жилийн өмнө ярьж ирсэн. Залуу байхдаа Оросд явж ирсэн. Тэр тухайга ярих гэж байж байна. Яг го зарим манайхны хуучин зарим санаж байгаа нэг нь байгаа бол метр урд нь ярьж ирсэн Оросд 2 жил явж байхдаа яаж хөвлөж исэн бэ гэдгийг санаж байгаа байх. Зарим сонсоогүй бас олон улсууд байгаа. Би чинь 1988 онд 15 настайдаа 8 дугаар ангид төгсөөд 4 дугаар урлагийн сургуульд орсон юм. Тэр үед дунд сургуулийн 8 дугаар ангийн хүүхдүүдээ хөгжин бүжиг. Тэгээд 4 дугаар урлагийн сургууль. Тэгээд тэр үед бас соёлын сургууль гэж байсан. Тэд нар дандаа ийм 8 дугаар ангийн хүүхдүүд авдаг байсан дунд сургууль. Тэгээд би 4 дугаар урлагийн сургуулийн уран зургийн ангид ороод тэгээд 4 жил зураачаар сураад жоох хөвгчтэй чаваас. Тэр ийм зураач болно ч гэж юу аах вэ? Тэгээд нэг 15 6 настай жоох хүүхэд яг уу зурах авяас байсан баг. Тэгээд 92 онд сургуулаа төгссөн. Тэгээд Монгол улсад 1992 он гэдэг бол яг ардчилсан хувьсгал ялцсан жинхэнэ ороо бусаа байх үе. Ядуурл ажилгүйдэл бол ёстой найгаа алдсан. Гэхдээ нэг юм байсан. Тэрний өгөхлөр монголчууд гадаад паспорттай болоод олон улсын паспорт. Тэгээд Ирэн рүү явж, зарим нь Орос руу явж ингэж 8 хийдэг. Яг эд модонд орж исэн үе. 1992 он. Тэгээ би сургуулаа төгсчөөд очих газар байхгүй юм чинь. Хөдөө гэрлэг очиж байгаа. Улаанбаатарт ажиллаж байхгүй. Тэгээд тэр үед чинь юу зураачд байдгаа маш олон мэрэгжлийн үйлдвэрт ажилладаг, барьдаг, маш олон хүмүүс ажиллаг болсон байсан шүү дээ. Дөнгөж нэг сургууль төгссөн хүүхдэд ажил олдох байдгаа. Тэгээд ажилгүй юм чинь тэгээд хөдөө гэртээ одоо яах вэ тэгээд байдгийнхаа баруун хонгорогчээр төрхөмдөө буцаж байгаа байхгүй. Тэгээд сумандаа очиод байж исэн. Яг би сургуулаа онц төгссөн байсан л да. Гэхдээ миний онц бол тухайн үеийн тэр нийгэмд ямар ч хэрэггүй зүйл байгаа байхгүй. Зүгээр нь хоосон диплом. Тэгээд очиод зундаа хаврын диплом аваад зуныхаа амралт гэдэг сургуулаа төгссөн юм чинь. Тэгээд ажилгүйгээр байждаг байхгүй. Аавч заах вэ тэгж жагаад арга нь олдно үсттэй гэдэг. Тэгээ байжсэн чинь ээж нэг хот яваад ирсэн. Тэгээ манай ч манай сумч хоттой орох юм чи. Тэгээд манай ээж нэг байсгийг ээл нэг чихэр боо даав шуу цуулууд нэг хотын захын машин суугаа явдаг. Тэгээд нэг яваад ирсэн чинь тэр чинь намарч уулж ирсэн. Тэгсэн чинь ээж
Гүй нэг сони юм сонсож ирлээ гээл ирдгээ. За юу болов гээл. Тэг чи манай нэг хамаатангийн айл байдгийг аавын талын хамаатангийн. Гүй тэдний хүүхэд нь ирээ яваад тэр чинь 8 чин болцсон юм байна. Сая 10 дугаар ингээд төгсөөд тэгээд ирээ яваад нэг баахан цамцтай ирсэн гин. Тэгээд тэр нь зарагдахгүй байгаа гин. Зах дээр зогсон зарагдахгүй байгаа гин. Гэхдээ тэрийгээ тэгээд Орос руу аваач зарна гинэ. Гисэр ирдгээ. Тэгээд Орос руу явъя гэсэн чинь нөгөөх чинь Орос хэл баахгүй. Дээрээс нь ганцаараа тэгээд чамайг асуугаад байна гэд. Намайг асууж авах миний үеих байхгүй юу? Би тэр жацуу юм. Тэгээ чамайг сургуулаа төгсөө юу хийж байгааг гэд асуугаад байна гэд. Тэгээ та юу гэсэн чинь юу ихэвдээ одоо тэгээ сумандаа нэг лаз өшгөлсөн амтнал байна гэд. Гэхдээ надтай цуг явахгүй багтаа гэж асууж байна. Миний хүү яах юм гэд. Ээж надаас тэгж байгаа байхгүй. Тэнгүүд нь одоо тэтгэл хийх ажиллагаа юм чинь. Тэгээ манай сумаас ч бас явдаг байсан. Орос руу явлаа, 8 хийлээ, Ирэн руу явлаа. Тэгээд тэр ер нь 8 чи улсууд бол амар нэр хүндтэй байсан шүү дээ. 8-9 хүн л тухайн үед бол өстой од байлаа шүү дээ. Тэгээд нэг амтны дор орохгүй. Тэгэхэд чи би ч одоо 21 20-т байсан юм уу? 20 настай байсан баг. 21 хүрч л байсан. Залуу юугаач мэдэхгүй. Тэгэл гоодо тэгээд энэ ч одоо яаж явуулах вэ? Зардлын аав ээж маань хоёулаа тэтгэврэх. Зардлынх нь тэр нэг мөнгөний л нэг олох юм да. Тэрнээс ч одоо очиод яах юм дими хүн дагаж явна да. Болдгийм үү гэд. Тэр үед би юм ойдог байсан. Би ер нь тэгээ 8 дугаар ангиасаа л гэртээ манайх ч охин хүүхэд байхгүй. Тэгээд нэг аавын хуучин өмдөө хасаж барайл. Тэгээд өөртөө жилээдэг милээдэг малгай залгай хийж мэж өмсдөг. Ер нь бол би ер нь гарын урттай. Тийм хөвгт байжээ. Тэгэж 4 дахь урлагийн сургуульд орсон баг. Тэгсэн чинь манай тэнд юуны нийтийн аж ахуйн үйлчлэгээний газар гэж манай суманд байдаг байсан. Яг тэ нэг гутал засвар, зурагчин, тэгээд оёдлын тэргээд нэг тийм сум болгонд нэг тийм юм байдаг штэ. Ахуй үйлчлэгээ. Тэгээ ахуй үйлчлэгээ гэдэг. Тэгээ ахуй үйлчлэгээний дарга нацаг бодонгоо гэд. Би хүүхдтэй найзалдаг. Төмөөгээд манай найз. Тэгээд нэг өдөр хийцгүр сууж агаад ясч төмөө ээж сая хотороод шал хэрэггүй юм аваад ирцэн. Одоо тэрийг одоо яана гэж ярьдгийг. Тэгээ айгу сонио. Юу юм гэдгсэн чинь аршины үйлдвэр татан буугдаад тэгээд баахан хаягдлуудаа хүмүүс зүгээр таргаад өгж ийн гэсэн чи манай ээж нэг 3 шуудаа савхины өөдөөс авчираад гэдэг. Тийм үү гэд. Тэгээд тэр савхины өөдсөөр юм хийж байгаа ч юм ахгүй манад ойдох хүн байдгүй. Нөгөө савхины өөдсөндөө манай гэрт байгаад ах юм. Сүүгүй чи намайг ч манай найз сүүгүй гэдэг. Сүүгүй чи юм ойддаг юм чин тэрүүгээр юм хийвэл хийхгүй юу. Зүгээр өгөх юм өгч зүгээр аваа. Тэгэнгүүт нь тэднийд очиод 2 шуудаа, 1 шуудааг нь 3 шуудаа юм байсан. Тэгээд бас нэг бүгдийг аваагүй маань 2 шуудааг нь аваад. Тэгээд гэртээ ирж байгаа. Ийм гусаачг, ийм савхины эдлгийн ийм өөдснүүд гэсэн үг. Нэг алгын чинээ миний янз занцлаг байгаа юм чи. Тэгсэн чи ээжгүй одоо юу ч хэрэг ирвэ гэдэг. Би ерэн савхин гурдаг ойлоо. Яагаад ч юм Оросууд айгүй их тийм савх сонирхдаг. Тэр үе чинь бас нэг гусаачхан гүрдэг гэж байсан. Одоо манай үеийнхэн бол мэдж байгаа да одоо ч бас байдаг юм байл. Савхаар ингээд зүүж хийсэн тэг хэлбэргүүлдэ ингээд савхаар зүүж хийсэн гүрдэг. Тийм юм байсан. Тэг манай суманд бас нэг ганц нэг усаа тийм өмсцөөд би тэр харж байсан байхгүй. Тэг надад тэр савхин золддог байсан. Тэр чинь ашгүй манай найзанд байжгаад. Тэгээд ээж би ер нь гүрдэг оёод тэгээд нэргүүтээ явна. Цаа чи явсан болов гэсч. Яваагүй хоо гэртээ байж байгаа байх гэд. Гэрээрэнд өрн бас нэг 2 том гахаа цамцтай тэгээ байж байгаа. Цуг явах хүн байхгүй юм чинь гэд. Тэгвэл би ер нь хүрдэг оёод савхин хүрдэг оёод
Тэгээ хэдэн хүрдэхтэй нэргүүтээ цуг явчаад. Гоё явахт 8 арилжаа хийж сүйд мэл болдгоо мөгөд ядтаа нэг Орос яваад үзье гэдэг. Тэгсэн чинь за одоо өөрөө л мэдгээд манай ирж байгаа. Өдөр шөнөгүй ойлоо та нөгөө тийч эндүүдж байгаа л тэгээд ойж байгаа юм чинь. Тэгэд нэг 6-7 хүртэх 10 хоногийн дотор баг өдөрт нэг хойсон юм хаашаа. Би ч нөгөө Орос явах гал. Тэгээ залууч байж тэгээд нэг галтхойны өрөөнд оюутлын машин тавьчин тачгнуулаад. Тэгээд ээжгүй болж унтдаггүй гэл. Гэхдээ одоо нэг хүртэн дууслаа гэл. Тэгээд тэр чинь тийм ганган гүрдэг биш шүү дээ. Сахин гүрдэг тэгээд нэг хоёр талдаа нэг карматай, тэгээд захилгаантай. Тэгээд нэг захтай тийм л юм байгаа юм чинь. Зүгээр доогуур нэг ирзэн гүйлгцэн. Тийм гүрдэг оёод 10 хоногт 14 хоногт ч л ойсон. Тэгээд ээж нэг сумын юунаас сумын дэлгүүрээс нэг тэр үед нэг хар дайланб. Манай сумын дэлгүүр яаж үлдсэн байсан. Хар дайланбар дотор хийгээл. Тэгээ гадаад хасарт айгүй хурдан гараад. Тэг яагаад чи миний нөгөө тохироо айгүй сайн бүрдсэн. Тэгэл ахындаа очиж байгаа юм даа нөгөө хамаатангийн ахандаа. Би одоо нэр усын дурдаад яах вэ? Яагаад гэвэл энэ цаашаа болох үйл явдал нь жоох эвгүй онцгүй учраас би бас нэг хамаатан садынхаа нэрийг бодоод байдаг. Манай хамаатан л. Тэгээ очлоо гадаад бас шинэ гадаад хасарттай. Нөгөө мө 6 хүртгээ юунд хийгээд бас нэг том уутанд хийгээд үүрчихсэн. Очсон ч нөгөөх чинь байна. Тэгээ сайн уу гэл. За тэгээ би цуг явъя гэдэг. Takže манай тэр хамаатангийн ах. Гэхдээ чи чинь бас нэг 10 жилдээ бас гайгүй сурж ирсэн Орос хэлтэй юу гэл. Тэр үеийн сургууль чинь Оросыг заадаг байсан юм чинь. Манай сум чинь Оросод байсан. Оросын цэргийн анги манг байсан. Тэгээд бид нар чинь хүүхэд байх үеэс л нэг Оросын цэргийн ангийн Оросууд марсуудтай худлааны юм ярьдаг. Тэгээд нэг Орос хэлний хичээл ордог. Би ч бас дунд сургуультай бас гайгүй сурлагатай хүүхдтэй ордог байсан. Яг жоох юм мэднэ гэж манай энэ одоо бүр аач байхгүй шүү дээ. Тэгээд нэг өөрөө Орос хэлгүй учраас айгаад явахгүй байгаа гэдэг. За тэгээ би цуг явъя. Битээр ирхүү орчод хүрээдрий гэл. Нэ ирхүү гэж мэдээд байгаа. Ерөөсөө Орос руу явж үзээгүй шүү дээ. Орос руу явах хотхоо богоон сууж үзээгүй юм шүү дээ. Богоод сууж үзээгүй. Тэгээд нөгөө залуу насны нэг юм хийсгдэг юм байгаа даа байхгүй. Нөгөө нэг 8 хийсэн усуудын ам яриаг сонсоол. 8 хийсэн усууд ч дандаа нэг олсон хоцснууд ярьж байгаа болохоос тэн дотор нөгөө тэр Оросын хизүү бэрх нөгөө Оросуудын муухай заваан балерыг ярихгүй байгаа юм чинь. Зүгээр нэг олсон тосноо би юундаа гайхуулаад тэгж 8 ээж тэрий ч олоод ингэ. Тэгэхээр нэг л гоё амархан юм бодож байгаа байхгүй. Тэгэл битээр явхаар болоод тэгэл тэр хамаатангийн ахынд 2 хоноо ол тэгэл галтрагны билет аваад ирхүү хүртэл. Мэдгүй одоо тийм амар болсон юм уу? Тэр үед Орос руу явах их амархан байсан шүү дээ. Билет аваа суучдаг. Тэгэл явсан хоёулаа. Нөгөө чинь 2 гахаа юугээ 2 гахаа цамцаа 1 гахаа болгож бүгдийг ахиж скотчж ихэд миний мо 6 хүрдэг юу ах вэ? Нэг торон дотор зорчиж байгаа юм чи. Тэгээд нэг овор ихтэй нөгөөдхийг л байна. Тэгсэн чинь нөгөө нэг юунууд нь одоо Оросууд айгүй их тийм захтай светрийн цамц өмсдөг болцсон байлээ. Яг тэр 90-ад оны үед Оросууд светрийн цамц өмсдөг байсан шүү дээ. Ангуурын цамц ядж яхад ямар юм бодож тийм ангуурын цамц авсан юм баг бүүмт. Тэгээд тэр чинь 10 сард битэр чинь бас тэгээд би ч нөгөө юм муу иж муу гэсэн битэр чинь 10 сарын ихээр Орос руу явж байгаа байхгүй. Хүүтэрч ирсэн. Тэгээд явал яг хөтэ сэлэнгийн гайлаар ороод битэр чинь тарганы арьсмарс байхгүй юм чинь. Тэгээд баахан монголчууд тарганы арьс үүдэг. Тэгээд тарганы арьсны нэржтгэл болж байгаа юм чинь. Тэгээд Оросын хэл рүү орсооч нэг тоохгүй. Тэгээд штамтаар яхаж хаашны үүсгэж байгаа. Тэгээ улаан үд дээр зогсохгүйгээр хоёулаа шууд ирхүү орж байгаа байхгүй. Улаан үдийн зах жижиг гэдэг хүмүүс яриад. Ер нь юм зарыг үл ирхүү орсон дээр гэлээ. Тэгэд ирхүү дээр очиж байгаа. Ирхүү дээр очисон өдрөөл тэгээд нөгөө монголчуудаа дагаал тэд нар чинь зах явж байгаа монголчуудаа араас дагаал явж байгаа байхгүй. Хоёулаа нөгөөдхийн цүнхийг дамжилчихсан. Миний мод хортой юуг би үүрчихсэн.
Тэгээд эргүүгийн зах дээр очивоо. Эргүүгийн зах дээр очиод нөгөө чин самцаа гаргаад яасан чинь. Би нөгөө чин самцаа зардаг болоод би нөгөө сахин гүрдгээ гаргаад яасан чинь миний сахин гүрдэг. Миний нөгөө гараар ойсон 6 сахин гүрдэг тэр өдөртөө зарагдчихж байгаа байхгүй. Оросод хурж яваад аваад явчихж байгаа байхгүй. Яста оног шаасан. Би одоо миний зарагдахгүй байхдаа гараар ойсон мөсөн гэж бодож ирсэн байхгүй. Хүүри би өстө шавар хаандаг. Одоо яаж буцснаа одоо мөнгө төгрөг олдохгүй гэдэг. Тэг жоохон мөнгөтэй ээж аав ирмэнд итгэр хэмжээлтэй мөнгө авахгүй. Тэгсэн чинь миний сахин гүрдэг зарагдчихсан. Нөгөөдгий чинь самцнаас нэг ч зарагддаггүй. Хүмүүс тоодоггүй, нэг Оросод авдаггүй. Ийм хоолойтой самц өмсдөггүй. Хоолойтой нэг дандаа ийм хоолойтой самц, ангорын самц тарцсан. Тэгэд яг ямааны ноолуурын ангор биш дээ. Хятадын нөгөө хиймэл ангор хөвсгөр. Тийм юм яц. Тэг яах вэ гэдэг. Тэгсэн чинь тэгэл тэр зах дээр ингээд монголчуудаа яриа зогссон чинь монголчууд нь за яг ирээнийх нь үнээр авал авъя гэж байгаа байхгүй. Бид нар өөрсдөө өмсөе. Оросын зах чинь амар хүйтэн наа чинь дулаах юм байна. Тэгээ монголчуудад зарж эхэлж байгаа байхгүй. Ирээнийх нь ирээнээс авсан үнээрээ. Одоо өөр яах вэ энэ чинь хоноо дэлтэй нь шудаа дэлтэй нь шулам нөгөөдөх буудал юуныхаа мөнгө шатах гэдэг байгаа байхгүй. Тэгэл нөгөөдгий чинь тэгээд баахан монголчууд байгаа юм чинь. Тэгэл бас нөгөөд цаашаа явж байгаа Ново Москва өдөртөө явж байгаа монголчууд зонголчуудад зарж мараад нөгөөдгий чинь цамцыг арай гэж далд оруулж байгаа байхгүй. Тэгээд нөгөөдгий чинь цамцнаасаа салаад хэдийгээр бага мөнгөтэй ч гэсэн алдагдaltaй ч гэсэн цамцнаасаа салаад би ч яг нөгөөдгөө 6 хүртгэний хүмүүнгийг өстө салтааччихсан. Амар хэмнэж байгаа байхгүй. Одоо би ч явд энэс өөр мөнгө байхгүй юм чинь. Тэг яг би бас нэг тайлбармал орос хэлтэй. Нөгөө хүмүүс таг байхгүй. Тэг хоёлаа яах вэ гэдэг. Буцаад ирээ явуултай биш. Хоёлаа бага мөнгөтэй. Монгол руу явах гэхлээр жоохон онгойтой санагдаад. Тэгсэн чинь бас л тэгээд тэнд монголчуудын дунд зогсож байгаа юм чинь. Тэгсэн чинь Братск гэдэг нэг хот байдаг. Братскт Жинсэн яг одоо өмд яг аюу сэн зарагдж байгаа гинэ гээл нэг хоёр авгаа хоорондоо ярьж байгаа байхгүй. Тэгэхдээ Братск руу явах тэр бас хол байна. Тэргээл ярьж байгаа. Оросууд ер нь одоо ч тийм баг. Ер нь Жинсэн юмд их дуртай. Жинсэн яг сахин гүрдэг Жинсэн яг маг бие тамирын хос мос их дуртай байхгүй. Тэгсэн чинь ирээнээс бас нэг баахан Жинсэн яг дарсан нөхөр ирж байгаа байхгүй юу. Зах дээр. Тэгэнгүүт нь хоёлаа Братск яв. Тэр үед ёстой нэг юм. Ёстой нэг залуу хүний ёстой нэг тэнэг зам байхгүй. Бүр тэнэг. Үхээ мэдэхгүй байгаа юм чинь Орос оронд. Тэгээ олигтой газар мэдэхгүй, юу ч мэдэхгүй, Братск гэж хаанч байдгийг мэдэхгүй. Тэгсэн мөртлөө Жинсэн яг тэр нэг Монголоос ирээнээс ирсэн Монголоос байгаа мөнгөндөө зардлын мөнгийг гаргаад юунд найдаж исэн бүү мэд. Нөгөө Жинсэн яг аваад Братск гусч байгаа юм чинь. Тэгэл галтрын бодол дээр эргүүн галтрын бодол дээр очиод Братскийн 2 билет авчиж байгаа хөөхгүй. Тэгээс уучиж байгаа. Нийтэн галтрынд хаашиж явж байгаа бөгөөд хойшоо гараа шаасан. Тачнаас нэг өдөр шинэ явлаа. Тэгээ нэг гой хот руу яваад орчдгийг. Оросын Братск. Тэгээ нийлээ хойшоо тэр Якутийн наан үждэг. Оросын хойд хотолтой. Тэгтээ амар гой хот тэр. Тэгсэн чинь бүх Оросын тэр хөнгөн цагааны үйлдвэр одоо манай Эрдэнэт чинь одоо Цисмоловдын үйлдвэр шүү дээ. Яг тэрнтэй адилхан бүх Оросын хөнгөн цагааны үйлдвэр байдгийм байна. Үйлдвэрийн хот байгаа байхгүй. Даанч тийм байсан. Буусан чинь нэг юм сонин ихүүн нэг муудсан өндөгний үнэр шиг тийм агаар нь тийм үнэртэй. Тэгээд ер нь хаалттай хот гэж байгаа байхгүй. Хаалттай хот гэдэг нь юу гэсэн үг гэхээр тийм хамаагүй хүмүүс зочдгүй тийм хот ингэ. Тэгтээ Мерсер ганц нэг монголчууд очсон. Тэгээ барилга дээр манай монголчууд барилга дээр очиж исэн гэж байгаа байхгүй. 80-ад оны үед Братскт очиж барилга барьж исэн монголчууд айгүй сонир. Тэгээд Братскийн зах дээр нь захын бас сургалаад би л нөгөөх таксины жолооч молоочтой хальт мөлт тохой зангаагаар ярьж иж зах руу нь явж байгаа байхгүй. Захан гэсэн чинь манай улсын сэрх шиг юм дуугуй захтай битүү. Эрхүүгийн зах чинь тэр үеч нь хогийн юм байсан гадаа. Нарантуу шиг одоо манай Динжи мянганы зах шиг тэнд гадаа захтай байсан. Хөлдөж өгмөр. Тэгээ Братскийн зах нь их гоё.
Манай одоо энэ улсын асаас хэрэг шиг юм дугуй захтай байгаа байхгүй. Хоост гоё газар ирлээ гал хоёлаа. За ямар ч зүйл ихлэ байраа болоод байгаа гэдэг. Тэгээ бараадсан зат дээр үрдсэн чинь нэг ч Монгол байхгүй. Монгол байхгүй. Тэгэл бараадсгийн захын 8-ачтаас л асууж байгаа. Оросын 8-ач, Оросын Афганаар Монгол зогсож байгаа юм чи. Тэгээд энэ кавертер байдаг бол энэ захын ойролцоо гэдэг чи байгаа гэдэг над нэг утас гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө телефон гадар гудамжны уцаас ярьж байгаа байхгүй. Тэгээд кавертер иртэй ирсэн чинь чи хятад уу гэж байгаа юм чи намайг. Тэр бараацад хятад метод байсан. Хятад мөн хятадууд ер нь хаа сайгүй. Хятадууд, Вьетнамууд байсан. Бас 8 ээж байгаа юм чи. Тэгсэн чинь тэр чи бараацс гэдэг захын арын 5 давхарт хүрээд рэлгч. Яваад очлоо гэсэн чинь нэг сайхан зантай нэг орос авгаа. Байж энэ өрөөнд бай. Урд нь бас нэг юм хүмүүс байсан. 8 ачид байдаг юм. Би нөрөөгөө хөслөлт ингэ. Хөлсийн 7 хоногор авна гэлдэж байна. За тэг хийдий гэсэн чинь гайгүй юм байна. Тэгээд нэг байртай болчихж байгаа юм л. Тэгээ бараацсан зах дээр хурж ирээд. Тэгээ Женси яг дэлгэсэн чинь Аз болоход бараацсан зах дээр Женси яг ирээл дуусчдаг. Ер нь их монголчууд очтгоо. Хятадууд л нэг мэрсэр хятадууд. Тэгээд ер нь бол Женси яг нэг байхгүй. Манай хоёрын Женси яг хэвээр шажигнадаг ба шүү дээ. Хөөст урамтай хусдаг. Женси яг дууссан. Тэгэнгүүтээ буцаад ирэх рүү явж байгаа байхгүй. Буцаад иргүү дээр очиж Женси яг авах гээд яваад очсон чинь иргүүгийн захаар дүүрэн Женси яг тэгсэн чинь бараацаг руу Женси яг одоо ямар ч очиг хилчдэг. Бараацаг Женси яг сайн заргаж гин гинэ гэд бас бараацгийн зах руу бас баахан Женси яг руу явцсан гэж байгаа сургатай байхгүй. Аим шүүмстэй амар хурдан тарна. Уц муцаар ярьчдаг юм уу? Яадаг юм. Тэнгүүд нь хоёлаа за боли одоо буцаад очиж шатна гэд. Нөгөө байрны хөлсөө яах вэ гэд. Байрны хөлс одоо дүүрч хаяа гэд. Одоо хоёлаа яах вэ гэд. Манай нөгөөч жоохон дөнгөө ер нь. Намаа яах вэ гэд ам асуугаал ингэ байж байна. Тэгээ байжсэн чинь тэгээд нөгөө төхөө би нэг жоохон яриа. Ер нь би чинь жоохон яриа хүн шүү дээ. Тэгээд нэг тэр эргүүгийн зах дээр архаг байж байгаа гаруудтай тэгээд юм ярьж байгаа байхгүй. Одоо та буцаад Монгол руу очиод ирээ явъя. Хятад бараад шинээр хятад бараад гарч ирэхгүй бол одоо энд байж байгаа ирээнс ирсэн бараад архлаа ямар ч ашиг онохгүй маа. Нэг хитгэн цансаг гаргаад ах юм. Ирээн рүү одоо яаж явах гэж. Чи ирээ явж явах гэдэг юм. Ингээл нэг ах тийч. Одоо бараагүй очиод байна. Одоо ирээ явж байгаа манжуур яваач гэдэг. Манжуур гэж хаана гэдэг юм. Одоо эндээс читороод житээс борз гэдэг юу байгаа. Хилийн бомб байгаа. Борзоор дамжаал тэгэл манжуур. Юу ирээ. Манжуур чиртэ бөөн бараатай чанартай хямдхан. Тэр манжуур яв. Гэдэд. Хөөе манжуур гэдэг газар байт юм шүү дээ. Хоёул явъя гэдэг. Тэгээд Оросын галдрын бодол дээр очиод манжуур л явж байгаа байхгүй. Тэгээд читгэхэд нэг том хотод очтгий. За яг тэгэл манжуур явах чинь улаан дээр дайраад улаанудаас чаашаа тэгэл зүүн Сибирь л ингээ гусж байгаа байхгүй. Модон дор гусаад сохон үнж явсан. 2-3 өдөр ч явсан. Тэр паскартны богонтой. Тэгэл унтдаг хүнжил гуцтай. Тэгж явсараа чита гэдэг нэг том хотод очиол. Тэгэл нэг хотын галтрын бууд дээр байж байгаа л тэгэл ахаал гадаад паспорттай чинь даваа татан тэр байхгүй. Оросууд ч гарч чаддгүй. Оросууд нэг юм цагаан хуудасаар гардаг байсан. Тэр нь олддог айгүй хахуултай. Тэгээ монголчууд ч тэр үед их давуу байлаа шүү дээ. Бүгд гадаад паспорттай. Тэр чинь одоо тэгэл ойр зүрийн хитэ орнуудаар явждаг. Тэгэл борз руу манжуурын плет аваал. Тэгээ нөгөө нэг хитэн өрөвлөө ногоон болгоол, доллар болгоол. Тэгээд нөгөөд бас нөгөөх юуны богон дотор чидрүү явж байгаа богон дотор монголчуудтай явж байхдаа Швейцар банк гээл нэг юм яриадс. За тэгээд одоо ихний Швейцартх өдр гэж мэгэл. Гэхдээ Швейцар банк гэж ямар юм байдгийг гэдэг. Одоо нэг жинхэнэ банкын бодож байгаа юм чинь. Тэг чи энэ хоёр хүүхэд нэрээс ногооноор байна. Гэхдээ хоёр ч одоо нэг мөнгө төгрөгөд доллар болгосон юм уу? Болгоогүй гэсэн чинь. За яг вэ. Вокзал дээр угаасаа Вьетнамд зогсож байгаа. Тэд нар доллар болгоод өгч чинь. Тэгээд доллароо хоёр карман журууд Оросд нэгжэл хураагаад авчин. Хоёр тэгээ шатаа. Тэгээд яаж авч гарах вэ? Яг $100 өгвөл $100-оор $2 шиг гаргаад өгч болно. Гэлэгч.
Та нар яаж гаргадгийг гэсэн. Бөксрүүгээ идэх гэж байгаа байхгүй. Бөксрүүгээ нөгөө доллараар хуульж хийгээ Швейцар банк гэж байгаа байхгүй. Тэгээ хоёулаа хоорондоо ярьж байгаа. $100 ч их мөнгө шүү дээ. Хоёулаа идэр $100 гэж байгаа. Хүн хийгээд байгаа юм чи хоёулаа өөрсдөө бөксрүү хийх үг гэж байгаа байхгүй. За нэг нь хий ээлжилж хий гэл. Тэгээ хоёулаа хуруудаа шаасан. Хуруудаа хожигдсан хин шүү гэдэг. Хуруудаа ч манай нөгөө хожигдчихдаг байхгүй азгүйгээр. Тэгээд нөгөө доллараа бүр ингэж та нэг жимбит яаж байгаа. Бид нэг хоёулаа мөнгө маань нийлээд хэдэн доллар боллоо биз. $1000 хүрээгүй баха. Бид тэр чинь бас нэг бараа маргаад нэг эргээд нэг хоёр эргэжчихсэн. Тэгсэн мөртлөө бид тэр чинь $700-800 л байсан бах дундаа штэ. Тэгээд нөгөөдгөө имрээд бас ганц $2 ганц $100 задгаа доллар төрөвчөнд хийж байгаа байхгүй. Бас улаан цань долларгүй байж болдгоо гинэ. Тэгээ аяг шижигтэй байдаг гэдэг. Тэгээ манжуур үзэж байгаа аялын станд оруулж байгаа байхгүй. Нэг гайлын мэдлэгтэй. Тэгээ нөгөө хүмүүс бөксрүүгээ хийж байгаа. Тэгээ би нөгөө Жордангийн үүдэн дээр 2 давхар кондомд хийж байгаа л тэгэл тосолж барьж байгаа хийж байгаа юм да. Тэгэл нөгөө хийгээ сурцсан усаж зүгээр Жордан руу ороод гарахад хийцэн хийцээ гэдэг. Бүр энийгэд гараад ирж байгаа юм чи бүр тэр евро хийгээд хил даваад нөгөө бөксөргөө доллар хийсээр бүр сурцсан. Дандаа эргэцээчүүд нь хийн. Эмэгтэйчүүд хийхлээр эмэгтэй нөгөө гайлын байцаагчдад оронгуудаа доогуур үздэг хийнгүүтээ суулаа гаргаад ирдэг гэж байгаа байхгүй эмэгтэй үнийг. Тэнгүүд нөгөө эрчүүд нь хийдэг. Тэгээ манай нөгөө хорлоо байдгүй гарч ирдгүү. Гаднаас нөгөө гайлын Орсын гайл орж ирэх гээд байдаг. Бид нар нөгөө ирчихсэн хил дээр ирсэн. Чи яаж яах гэсэн чи ордгоо байна гэсэн. Чигээд орудаш одоо гайл орж ирдэг гэдэг. Тэр чинь муухай зэрэгтэй ухаа цагаа юм гарч иж байгаа юм чи. Яасан гэсэн чи хөдөлж бодохгүй хөндлөлтөөд нөгөө шин доллар ч гэсэн балер ирмэгтэй. Энд ч гэсэн амар юм байна хар мэрс сутгаад нэг уух юм байна уу гэж юм чи. Тэгээд хоёлаа яаж нэг ус ууж аваад гарантны ус ууж аваад тэгээд нэг Орсын юунод орж Оросууд нь мэдчил байгаа шүү дээ. Тэгтээ нөгөө монголчуудын бөксийг уухгүй гэх тэгээд бид тэр жижиг мэдрэл муутай усууд биш шүү дээ. Тэгээд биднээсээ гаргачихж байгаа байхгүй. Тэгээд гараад ирсэн чи хятадын богоон хил дээр ирсэн зогсож байгаа. Тэгээд хятадын богоон суунгуудаа бүгдээрээ нэг пижүү гаргаж ирээл. За одоо төрнөө л гэж байгаа байхгүй юу? Төрн гэдэг яа гэж байна пижүүгоо уу. Тэгээд дүүлээч цагаалтаа гаргачих наадахаа гэж байгаа байхгүй. Тэгээд богооны нойлын үдэн дээр ингээд Монголын залуучууд 800 залууд зогсож байгаа ээлжид дүү төрдөг. Тэгээд манай нөгөөх манай очирлоо зогсож байгаа юм чинь. За тэнийг юм шиг усаа дотоод доллараар жорч доош унгач байгаа хөөш гэдэг. Тэгээд нөгөөх маань тэгэл ороод гараад ирсэн. Гарахтаа урд юм байна. Жог шижиг өрөө гэтээ өөрийн баасан бол тэр өстө мөнгнөөс өмхөө үнэрдэхгүй гэж бодлоо гэдэг. Тэгээд нөгөөдхөө угаагаал тэгээд нөгөөд бэлгэвчин дотроос нь гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээд нэг муухай санагдаад байгаа. Сүүлдээ тоогооч байсан л доо. Ачоо. Оройд нэг манай багын гидсэн зангираад идэх. Их орлоод одоо би явна да одоо яа их вэ? Тэгээд за ер нь би явъя да. За манайхаа бас нэг юм гайгүй юм уу? Манай багын гидсэн зангираад нэг гидсэн дүүрээд идэв байхгүй. Тэгээ манжуураас битээр манжуурууд тухайн үед бас л гоё хот байсан. Одоо ч чигтэн гоё болсон баг. Тэгээд тэр үед компьютер одоо энэ нөгөөх лего тоглоом билүү. Компьютерийн юм байдаг шүү дээ. Компьютерны гартаа
Нэг танк маг явж мовдөг. Нэг юм дөрвөлжин хайрцтай тийм компьютерийн хятад тоглоом айгүй сайн зарагддаг байсан. Тэгсэн чинь бүр монголчууд бүгдээр аваа салдгүй. Манай нөгөөх авах гад идэг. Хоёлоо компьютер дараа бараацд очиж зарьяа гэдэг. Гүй одоо энэ хүн болгоо аваад штэ компьютер зарагдаж чинь гэдэг. Хоёлоо өөр юм авъя гэдэг. Тэгээ нөгөө бараад юуны манжуурын захаар явж байхгүй. Тэгсэн чинь таснес гэх нэг юм дугаадвал надад юу дугаараад байгаа юм бэ? Яг нэг тогны мас юм дэлбэрж байгаа юм шиг. Тэгээ ингээ харсан чинь хүүхдийн хувцсны лангуун дээр нэг хятад хоёр гартаа нэг юм жижигхэн буу барьсан таг тас. Тэгсэн чинь нөгөө юугаар бэлтаар бууддаг толон буу байхгүй таг гэд амар дуутай нөгөөх нь. Хойд энийг авъя гэд. Тэгсэн чинь энийг ч одоо хий авах юм бэ? Гэхдээ чи тэгээ компьютер авлаа битэр тэгээд айгуулал эрхүүгийн бараа засгийн зах дээр нөгөөдгөө зарж чадахгүй өгтөл царайлаа зогсон шүү дээ. Энд чинь хүн болгон компьютер аваад. Хоёул энийг очиод хүүхдийн тоглоом энийг чи хүмүүс авахгүй байна. Хоёул энийг авчих гээд. Тэгээ яаж авах юм гээд. Бүх мөнгөндөө авах юм уу? Би тэр чинь бүх мөнгөсөд авах юу авах вэ? Нэг 6-700 $тай. Оо яа тий бүх мөнгөндөө авъя. Та зарагдахгүй чи таан шүү маань шүү гээд намаа тэгээд. Даад дүүрсэн. Яаж 2-3 юм авч тэ хоёул дундаа нэг ганц гахаад тэгээд 2-таас нь дамжлаа явуулд богоон суугч байгаа юм шүү дээ. Тэгээ хоёул нэг бүх мөнгөнд мянган ширхэг буу илүү дарсан шүү дээ. Буу тусдаа нэг гахаатай тэгээд нөгөө дарин тусдаа нэг жижиг юм төгөлж хайрцагтай авч байгаа байхгүй. За стом маань өднийх юм өстө дүүрс ирэх гэл. За яах вэ? Эрхүүгийн зах дээр очив. Тэгэл буцаад гуслаа. Буцаж гусраа одоо би нөгөө тийм яриагаа товчилж байгаа учраас нөгөө нэг энэ зам зурт болсон янз янзын юм ярихгүй байхгүй. Ягаад гэвэл энэ лайв би урд нь хийцсэн учраас. За би ер нь асуух. Хаагүй шүү. Хаагүй. За манай баг гайгүй юм шиг. Тэгээд хоёулын эрхүүгийн зах дээр ирж байгаа байхгүй. Хоног жи явсаргал. Гэхдээ юуны Хабаровскийн богоноос битээр юу аваад. Паскартны богоноос нь юу гэдэг вүлээ? Нэг гарын салан малагаар гарч ирэн захтнаад идэж чинь. Хамуутаад хоёлаа. Богооны цагаа хэрэглэлээс. Тэр Оросод угаагүй юм уу яасан? Хоёлаа эрхүүгийн зах дээр ирэхэд 3 хоног яваад эрхүүгийн зах дээр ирэхэд хоёлаа хамуутсан бочирч байгаа байхгүй. Тэг хамуу мэдхгүй урд нь ямар хамуутч үдсэн биш. Хамаагүй захтнаадста бүр байж чадахыг аргагүй болоод үхэнгээ алж байгаа юм сүүл дээр бүр унтаж чадахгүй халуураад. Үхнээ. Тэг энэ одоо юу вэ гэдэг? Гарын яг ядаргаатай тэр чинь яг сууг цайв энэ гарын салаа энэ нэмгээр өстэй газар энэ жижиг улаан гарч та амар захтнал. Тэгэл явахт тэгэл Монгол эгч нараас асууж байгаа юм чинь битээр одоо богоноос яасан чинь нэг ийм өвчин тусчихлаа гэдэг. Хоёлаа гэдэг. Чи хамуудцсан биш тэгээд. Та хоёр аптекаас эмээ сангаас очиод бензоловын мааз гэдэг байгаа. Монголчууд зөндөө хамуутчихсан байгаа юм чинь. Тэрийг аваад өгчих гэдэг. Битээр ч хамуутайгаас 3-4 хоног өстө үхэнгээ хацд унтж чад. Сүүл бүр унтж чадахгүй байгаа юм чи амар сатнаад. Яг солиорч өгөх гэж байгаа юм чи. Тэгээд нөгөө бензолын мааз авч дүрхчихж нэг арай дорхноод харагдсан. Гайг болсон шүү дээ. Хамуутаад. Тэгээ эрхүүгийн зах дээр хурж ирээд нөгөө хамуун арай гайг болоод. Хөгийн болсон. Эргүүгийн зах дээр хурж ирэнгүүтээ нөгөө буугаа гаргаад. Манай нөгөөгч нөгөө бараагаа хараа зогссон. Би нэг 2-3 буу авчихсан. Манай нөгөөх дандаа юмны ард суунаа заяагүй. Сүүги чи зараа. Би ямар орс хэлтэй биш чи зар гэдэг ингээд хэрэгтэйд байхгүй. Дандаа ч нохоод барьдаг мод чиг би л одоо юмны төрөнд явна. Тэр би нөгөө 2 буугаа барьсан. Цэнгэлж байгаа пам 2-3 буудаа идэх байхгүй. Чи хүмүүс ч очиж байгаа юм чи нөгөө эргүүгийн зах дээр тийм буу очиагүй.
Гэхдээ юу вэ? Хэнийг буудаж байгаа? Юу буу вэ наад чинь гээд. Монголчууд нэг орсууд ч хийчихэд тэр чинь эргүүн цагтаа хөөгд ирж байгаа юм чинь. Нөгөө захын цагтаа юу вэ наад чинь гээд. Тэр чинь хүүхдийн тоглоом аюулгүй гэдэг гардуугаа буудаж байгаа байхгүй би. Тэр чинь нөгөө дуутай л гэхээс аюулгүй байхгүй дуул гардаг гэхээс бууддаггүй. Тэгсэн чинь нөгөө эргүүн цагтаа за ахиж юм явчихгүй шүү гэдэг. Хэдэн ширхэг байгаа 100 ширхэг гэж авч удлаа явчих 1000 ширхэг байгаа юм чи саадалт нь. Тэгээ 100 ширхэг байгаа тэгсэн чинь за хүүхдийн тоглоом юм уу. Тэгээ эрхүүг нөгөө цагдаадаа бас нэг 2 3 буу бэлгэлчихжээ. Хүүхдүүдтэй хөргөж баярлаа нөгөө чинь. Цагдаа дандаа хахуул. Тэгэд 2 3 буудаа айсан чинь тэндээс нэг 2 3 орсод хурж ямар үнтэй ингээл. Тэгэл нөгөө чи авсан үнэ бодонгуудаа тэрэн дээрээ ахад нэг нуглаад үнийг хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг авгаа нөхөр хоёр эрхүүгийн зах дээрээс тэр эрхүүгийн ойролцоо тосготын 8-ачид ирж бараа дардаг. Одоо манай нарантул гэсэн үг л дээ. Нарантулс хөдөө орон нутгийнхаа ирж бараа дардагтай. Яг адилхан эрхүүгийн эргэн тойрны юм жижиг дагуул хотуудаас хүмүүс 8-ачид нь Орсын 8-ачид нь ирээд Орос орн бас хэцүү болцсон. Зах зээл гараад ажилгүйрэл ядуурал тэгээ биеэ үнэлэлт хар тамхи тэгээ найгаа алдж исэн үе байхгүй. Тэгээ бас л ингээл хүмүүс ажилгүй болцсон бас 8-ад байгаа мөнгөөр 8 хийдэг. Тэгсэн чинь нэг авгаа нөхөр хоёр над бүх дуунуудаа чааш нь хийчих битээр авъя гэж байгаа юм чинь. Хэд байгаа гэдэг. Тэгээ саяны сагдаад 3 буу өгсөн тэгээ 997 ширхэг байгаа гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь бүгдийг авъя гэдэг. Жогон буулгачих гэдэг. Тэгвэл буухгүй гэдэг. Гүрийгээд. Тэгсэн чинь бас нэг хэд авар савгаар бүгд юм чи авъя. Тэдийг 100 авъя, 300 авъя гэдэг. Тэр чинь нөгөө хоёр чинь я булаастад эхэлж байгаа. Юус ганц тийм буу байхгүй. Би өөртөө амар 108 байсан. Би энэ амьдралдаа ганц тэгж явандорсон юм байна. Тэгсэн чинь нөгөө хоёр за тэгвэл яа хийсэн юм чав ийшээ явъя гэдэг. Манай машин дээр очив гэдэг. Авгаа нөхөр хоёр. Тэгээд нэг юм комби лаадаад. Тэгээд тэр машиныхаа арыг нээж байгаа. За тэгээд тоолж байгаа юм да ядаргаа нүд чинь. Өвлийн хүүтэнд. За тэгээд өөртөө тоол гэл. Нөгөө хоёр ч тоолж гисэн. Тоосорго за зүв байна гэл. Тэг би тэрт цүн баяждаг байхгүй юу. Гэхдээ цүн баяж нь ч байх үү. Нөгөө нэг $700 чинь бараг $1400 болчихж байгаа юм чинь нуг шагаад. Хоёулаас та баяжцсан. Тэгсэн чинь монголчууд хаанаас авсан гэдэг. Манжуураас тахгүй юу гэдэг. Тэгсэн чинь л буу алж хүүхдийн тоглоом бусдаа алж малж гэл. Тэгээд эрхүүгийн зах дээр буцаж очиод буцаад очив. Тэгсэн чинь манай нэг ах миний төрсөн ах би чинь дээрээ бас ахтай шүү дээ. Эхнийхтэй эцэг ондоотой ах байхгүй юу. Тэгтэл миний төрсөн ах эхнийхтэй юм чинь. Тэгээ нөгөө ах маань зогсож идэг. Тэгсэн чинь нэг юм цамц барьцсан ингээд. Хүй таанд юу хийж байгаа гэсэн чинь хүүсээ чи изээрсэн ингээд. Сүүд банд болоод уулзаж байгаа байхгүй. Тэгсэн чинь ах нь ирээд 2 3 сар болж байна. Бараанда шатаад. Тэгээ бас дээрэмдүүлээд. Тэгээ буцаж чаддаггүй. Зардлын мөнгө олох санаатай. Ингээд зогсож байна. Гэдэг. Тэгээ тав ирсэн ингээд. Битээр ирээ бас нэг сар гарan болж байна. Битээр ирээд бараацаг яваад битээр эргүүн захаар яваал байсан шүү дээ. Та тэгээ хаагур байсан гэсэн чинь заримдаа гарч ирдэг юм а заримдаа гардаггүй. Тэгээд нэг хүмүүсийн бараа зараад хүний бараа зарсан зогсож байгаа юм чинь. Тэгээд энэ бараанаас мөнгө хунгаад их бараатай усуудын бараа зардаг байхгүй. Шатцсан нөхдүүд хийдэг. Тэгээд зогсож байна гэдэг. Тэгээд одоо нэгэн тал төрсөн ах юм чинь тэгээд. За наад хүнийхээ имийг өгөө битээртэй цугаа надаас мөнгө зээл. Нөгөө чи баяжцсан. Та надаас $300 аваад авахгүй юу. Тэгээ та бид нартай манжуур ороод бараа дараад тэгээд буцаагаад миний $300 өгөөрөө. Тэгээд тэрийгэ жоох эргүүлж хагаад мөнгөтэй болохгүй гэдэгс чи. Тийм үстэ баярлалаа дүүдээ мүүдээ гэдэг юм гээл. Тэгээд нөгөө махагаа чирж аваад манай нөгөөх жоохон дургу яах гээд байгаа юм бэ гэдэг. Би өөрийнхөө мөнгнөөс өгье. Би тэр чинь 700-700 хуваагаад авцсан. Тэгээ би өөрийнхөө мөнгнөөс өгч гинэ гэсэн чиний мөнгнөөс өгөхгүй гэдэг. За чи өөрөө мэдэрээ зардал мардлын чи өөрөө дагаад манай нөгөөч жоохон дургу байхгүй.
Нөгөөх маань жоохон нарийн ер нь цаашдаа яриад байвал та нар намайг зохиож ярьж гэж битээ бодоорой. Би урд нь бас ингэж л ярьж байсан. Энэ зөв бодит юм. Өөрөө нэг сүрхийн мундаг хүн болохгүй бол хамаатан садангуудаа муулаад ирнэ гэж битээ бодоорой. За яг бодвол тест хамаа алга. Тэгээд нөгөө махагаа чирж аваад банжуурд гараа шидэж байгаа юм да. Тэгээ банжуур дээрээс очлоо. Тэгээд одоо бууд гарч болохгүй гэдэг. Одоо ягаад гэвэл монголчууд зөөдсөн баг. Одоо буунаас өөр юм даа гэдэг. Гэхдээ ер нь эрхүүр явах чинь бас хол юм аа. Энэ чидийн зах байдаг гэдгсэн гэдэг. Тэгээ би ч аягүй сэргэлээ. Би одооч биний тэнэг гар биш шүү дээ. Би залуудаа их тийм сэргэлэн тийм залуу явлаа. Хүн болготой очиод ярьдаг хөөрдөг тийдэг ингэдэг ингээл. Тэгээд ер нь сахин гүрдэг дарыг. Тэгснэ нохоо шүп дарах уу гэл. Нохооны шүп бас байсан. Тэгээд сахин гүрдэг дарах уу нохооны шүп өвөл болж байгаа. Уул нохоо шүпэн төрдөг. Нохоо шүпээр нохооны арсаар исэн шүп амар хүнд. За болио. Өвлж гисэн хамаагүй орсод аавна сахин гүрдэг дарыг гэдэг. Тэгээд бүгдээрээ сахин гүрд нөгөө ирч миний үгэнд ороод. Тэгээ сахин гүрдэг дараад. Орс хятадтай сахин гүрдэг. Тэр үеийн хятадтай сахин гүрдэг аягүй сонирн байсан шүү дээ. Одоо бол аягүй чанартай болцсон шүү дээ. Одооны сахин гүрдэг. Тэр үеийн сахин гүрдгүүд малын арьс нь бол арьс. Тэгсэн мөртлөө амар хэврэг пүрк ургацчдаг. Нэх нэмгэн даавуу шиг нэмгэн тийм сахин гүрдэг байдаг байсан. Одоо сахиг голоор нь хуваачдаг юм яах юм. Гэхдээ өнгө үзэмж бол янз нь л та. Хужаанар юм чинь. Тэгээ гуруулаа сахин гүрдэг дараад чидийн зах дээр очиж байгаа хөө. Чидийн зах нь юм дөрвөлжин зах. Дөрвөлжин гэхдээ бас битүү зах, хужаа зах нь. Тэгээд тэн дээр сахин гүрдгээ зараад тэгээд ерөнхийдөө бид гурав нийлээд бас нэг евро манжуурлаг бас 2-3 удаа явсан. Тэгээд биднээсийн мөнгө ер нь овоод ажгүй болсон. Ер нь бол аягүй дайжгүй. Нөгөө ах маань ч гэсэн бас нэг мөнгө төгрөгөө бас эргүүлж мэргүүлээд овоо хөрхөн мөнгө бол мөнгөтэй олоод миний мөнгийг буцааж өгөөд нөгөө ч овоо хөл дээр тогтоод бид дээрээс салахгүй юм чинь. Тэгээ гурлаа явдаг болов. Тэгсэн чи би гэрээ санаа болдгоо. Цагаан сар төхөөд идэг. Нөгөө гэрээсээ хол нэг удаа явж үзээгөө бас 2-3 сар гэрээсээ хол явчихсан. Нэг гэрлүүг хармаар нөгөө аав ээж маань настай юм чинь. Тэр аавыгаа бас нэг дүүгээ ээжигээ бас санаад болдгоо. Тэгээд би ер нь цагаан сараар нэг гэрлүүг харчаад ирэхгүй чинь нөгөө чинь тэгдэг гэдэг. Тойр явахгүй мө гэдгсэн чинь. Битээр явахгүй, битээр мөнгө үржүүлээ байж чинь. Битээр яваад яах юм гээ. Тэгээд би ер нь явж ирье. Гэт. За хоёр ямар ч гэсэн нөгөө чи итгэж байгаа юм чинь. Хоёр ямар ч гэсэн мөнгө эргүүлээ байж байгаа. Би нэг $200 тэр чинь мөнгө чи их үнэтэй байсан юм уу? $200 л явсан. Тэгээд нэг $100 нааш чааш замынхаа зардлыг гэртээ нэг $100 $300 явлаа. Тэгээд гэртээ бас нэг аавдаа бас нэг арх мархтай. Тэр үед нөгөө Ариал гэдэг спирт. Манайхан дээр Ариал спиртийг бол мэдчихэж байгаа. Цэвэр спиртэлтэй. Тэгээ бас цагаан сард өгч байгаа юм чи бас нэг 2 цэвэр спирттэй. 3-ыг авсан. Нэг нь бас найзуудтай авч байгаа байхгүй. Сумынхаа найзуудтай 3 спирт аваад тэгээ дүүдээ бас снэгэрс аваад ээжтэй бас нэг юм авлаа. Одоо тэгээд бас нэг гэрээхэндээ бас нэг цүнх дүүрэнд юм авч байгаа. Хужаа зах дээрээс авчиж байгаа юм чинь. Тэгээ эрхүү дээр хурж эрхүүгээс нарлаг Монгол суугаад тэгээд Улаанбаатар тэгээд сумынхаа унаа мунаг хайж суугаад тэгээд дамжцаар сумдаа ирж байгаа байхгүй. Сумдаа өрөөд ирсэн чи яг цагаан сарын өмнө бидүүний урд өдөр ирж байгаа. Яараал. Тэгээд гэртээ ирсэн чи манайхан ч яста манай хөөстэй гадаад явдаг мовдгөөстэй манай ээж цуурцсан байгаа юм чи. Манай сумынхан чи хоостод чи Оросд байдаг үл Оросоос 8 хийдэг илүү мэлүү томорцсон илүү мэлүү гэдгээд онгосоод манай сумынхан үжээ намайга гадаад Оросд явж байгаа мэдсэн. Ахстай Оросд бас гайгүй 8 хийж мэгээд бас нэг хэдэн удаа муудаа хэлмэлд аваад бас жоо амжилттай. Тэгээд нэг манай ангийн хүүхдүүд манай сумын 10 жилийн ангийн хүүхдүүд чи бас нэг өдөр зах зээлийн үед чи хөрхийн амьд бас ажиллах болчихсон. Тэгээд сум дээр бас хий эргэл лааз өшгтүүд гэдэг шиг байж байгаа юм чи. Тэгээд нэг гэрээхэндээ нэг бэлгээд хараагаа. Манай гэрийнхэн чинь манай гэрийн гурав чинь бөөн баяр. Манайста мундаг явж байгаа л аав манайста миний хөө том ирэх хүн болж юм болж гэл.
Тэгэхээр бүр өндөр болчихв. Өндөр болоод нийлээ яач их туранхаад байна даа гэл. Одоо нэг хит амхийн байгаа шүү дээ. Би цагаан сар өнгөрөөгөө явна явахгүй болохгүй. Шинийн 3 өнгөрөөгөө явна шүү дээ. Тэгэхгүй бол одоо тэр цаана нөгөө хоёр чи үлдсэн байж байгаа. Ганц хэлмэр чинь бииштэй гэж өнгөрөөл. Нөгөө хоёр чи бас орсоор альтай ярихгүй. Би нөгөө өмнөр нь орж ярьсаар байгаад би орс эдэндээ бүр гайг болчихсон. Тэгээд нөгөө ангийнхантайгаа яагаал нөгөө нэг ганц хоёр спиртээ гэртээ өнгөтэй нэг спиртээ нууцсан. Гэрлүүгөө орохдоо өвсөн доогор ишиж байгаа байхгүй. Манайх ч нөгөө үхрийн юутай үхрийн пинтэй. Тэгээд малын тижэл доогор нөгөө спиртээ бас гэрлүүгөө орохдоо хийчихэж байгаа. Тэрийг аваад нөгөө ангийнхантайгаа уулзаал. Дунд нь нөгөө спирт гаргаж ирээ тавьж байгаа байхгүй. Манай нөгөө төр чи яста бом баяр. Сомд ч одоо тэгээд нөгөө спирт гаргаж ирээ шууд тавьждаг гар ховор байлаа шүү дээ тэр бич чинь. Манайхан ч найрлал. Миний анда манда дараагийн удаа чинь би цуг явуу юм уу? Мөнгөө бэлтжээ 100 ирэхлээр чинь цуг явуу муу гэдэг. Манай ингийн банд дээр чинь баг бүгдээрээ надад цуг явахаар болоо. Тэгээд октод манай ингийн октод заас юм захиж махаас үгүй чи яста гадаад малад явдаг юм чинь чи октодтой гоё юм авчиртаа атарч мэл. Хувцснаар болтохгүй хэцүү дээ штэ гэл. Хөгшин авчирна. Та нарт нэг палаж авчирч өгье. Манжуураас авчирч өгье гэл. За чи яста амалсан шүү өдр гэл. Тэгээ өдрөө хоног юу авах вэ? Дараа өнгөрч байгаа юм чинь. Тэгээд би ч нөгөө хоошоо яарал нөгөө хоёрт хамаг мөнгө үлдээсэн. Нөгөө хоёр чинь нөгөө хамаг мөнгө аваад үлдсэн юм чинь. Би чи ерөөс ирж буцах зардалтайгаа гэртээний цагаан сарын амтал ирсэн юм чинь. Буцах гал яарал. Тэгээд шинийн дөрвөнд буцаал Улаанбаатар орж байгаа байхгүй. Тэгээд Улаанбаатарт ороод очисон өдрөө богонд суугаал. Хоошоо явж байгаа юм да. Тэгээд дамжиж явсараа життэр ирж байгаа байхгүй. Житэд ирээл яасан нөгөө хоёр чинь житийн зах дээр байдгүй. Тэгэнгүүт нь манжуур явцсан багч бодож байгаа байхгүй юу. За зөрөө тэр үчнэг гар утас байхгүй юм чинь. Гар утастайгоо хаана байна? Тэнд байна, энд байна гэж ярьчих болно шүү дээ. Гар утас байхгүй. Тэгээ хийд хаамгаар байгаа юм чинь. Тэгээ нөгөө хоёр чинь бол чид манжуур хоёрын хооронд ингээд байж гинэ гэсэн бид нар тийм яриад байсан байхгүй юу. Бид нар эрхөө мэрхөө байхгүй чид манжуур хоёрын хооронд байж гинэ гэдэг. Тэгээд би нөгөө юуны житийн зах дээр хүлээж байгаа юм чинь нөгөө хоёрыг чинь. Манжуур юу гэх мөнгө байхгүй. Ерөөсөө дамжиж явсаар байгаа житийн зах дээр жит хотод ирэх чинь баг буудлын мөнгө юм чинь. Тийм гин амар гин тэнэг байгаа байхгүй. Тийм хүүхд залуу байхад тийм итгэмтгий гинэн байгаа байхгүй. Бас нэг хэдэн цаас салтааддаг байгаа тань чинь. Зөрүүл яах вэ гэж. Зөрөх мөрхөө бодохгүй. Нөгөө хоёр маань ирэхэд баг намайг алгаад ашаад угт нь бөө мөнгө барайл хэвчээ би тэр үржүүлээд ийм болгоцсон шиг бол угт нь ухаан нэлээд бодож байгаа байхгүй. Мөнгө авахгүй. Нөгөө хоёр чинь байдгүй ер нь баларх нэ. Тэгсэн чинь жидийн зах дээр бид нар чинь бас урд нөгөө 8 ээж хагаад бас нэг цуг бас нэг үеий ингээд ийм залуучууд банд нар байдаг гэсэн мөн хоорондоо бас зэрэгцээ зогсоо юм зардаг. Тэгсэн чинь манай нэг миний бас нэг таньдаг кадр гээд залуу зогсож байгаа байхгүй юу. Тэр үе чинь би ч одоо нэг 22-тай 22 мэртэл байсан шүү дээ. 22 23-тай байсан. Оросд очиод бас нийлээ удчихсан. 5 6 сар болчихсон. За 21 22 үжсэн юм уу? Кадр надаас нэг дүү 20-тай. Тэгээ кадрыг яаж мэддэг вэ гэхээр кадр чинь камератай хүүхдээ. Тэгээ кадр нөгөө аав ээжтэйгээ зөв Оросд бас намайг одоо нийлээ удчихсан. 1 жил болцсон гэлээ 2 жил болцсон гэлээ. Оросоор аягүй сайн ярьдаг. Энэ их дажгүй залуу л да. Тэгээ нөгөө кадраас асууж байгаа байхгүй. Хөөш кадраа ой. Манай хоёрыг харуу гэдэг. Тэгсэн чинь танаа хоёр чи ер нь л үзэгдэхгүй байгаа шүү. Энэгээр би одоо өдөр болгонд нөгөө кадр нөгөө жоохон юм зардаг. Тэгээ цөөхөн мөнгөнд иргэдэг. Нөгөө аав нь бас жоохон бие муутай. Аав нь жоохон уудаг. Аав их нэг алдаа. Аав нь жоохон архинд орцсон. Кадрын аав нь. Тэгээ ээж нь тэгээд аавын сахиад байж тэг кадр нөгөө гэр бүлэд хичээж ийн гээд кадр нэг хаяа нэг евро яваал, манжуур яваал, тэгээд цөөх мөнгөнд иргэдэг. 300-400 долларт л иргэдэг. Тэгээд нэг бараа авчираа зардаг. Тэгээд тэд нэг баяждагчгүй, ядуурдагчгүй, тэгээд нэг ингээд өлөн зөлмөө. Тэгээд байгаад идэг тийм айл байхгүй юу? Нэг ёсны айл. Тэгээд хөгшөө цаад хоёр чинь ерөөсөө энэ зах дээр ирэхгүй байгаа штэ. Та нар чинь цуг буцааг юм гээд. Үгүй би явсан юм а нөгөө хоёр чинь үлдсэн байхгүй юу? Тэгээ нөгөө хоёр чинь энэ зах дээр байж гинэ, намайг эртэл байж гинэ гэдгсэн чинь мэдэхгүй. Чи юутсан яагаач боор зороод
яг хил дээр тосооч Монголын бооныг гэд. Тэгээ би борз руу бас кадраас мөнгө зээлээд хог болж байгаа юм чи. Манданы 50 нуган зээлч мэлч гэд. Тэг чи за тэгдэг гэд. Тэгээ борз руу явж байгаа юм чи нөгөө хилийн орсын хил рүү. Тэгээ тэндээс бас нөгөө юу тосоод. Хятадын богоо тосоод байхгүй. Тэгээд житийн богоо житэд буцаж хурж тэнцэж байгаад иж болохгүй юм чинь. Мөнгө тусчих гад. Буцаж житийн чи дотоод буцаж ирээ житийн вокзал дээр ирдэг ажилтай. Байдгүй нөгөө чинь. Монголчууд бууж ирээд байдаг. Эрхүүгийн ганцны зүс арсан усудаас нөгөө манадтай зүг явдаг нөгөө хоёрыг харвуу. Эрхүүгийн зах дээр зогсож ийлээ шүү дээ шаадгийг. Юу гэнэ гэсэн чинь. Эрхүүгийн зах дээр байлаа шүү дээ. Танаа хоёр чинь. Нэг хоёр өгчээсэн юм уу гэж мэгий. Гэхдээ яасан тэр хоёр гэдгсэн чинь нэг хоёр нэг өгчээсэн юм явдаг шүү дээ. Хүү амтантайч ярьдаггүй. Нэг хувийн одсны хоёр хөгийн юм байдаг ш танаа хоёр чинь гэдэг амар ууртай. Эрхүүгийн зах дээр явж илээ. Хүүрээ гэл. Би одоо эрхүү явж чадахгүй шүү дээ. Мөнгө байхгүй юм чи. Яг одоо кадраас авсан 50 ногооно төлж чадахгүй. Бараа байхгүй, мөнгө байхгүй. Би ястаа хог төрсөн шүү дээ. Тэгэл буцаал ходод тэгээ яах вэ? Тэгэл буцаал кадр дээр ирж байгаа юм чинь. Гөгшөө манчаа одоо бүр хоног газар нөгөө чи эрхүүж явж гинэ. Манчаа одоо бүр хоног газар мөнгөгүй болоо танаад хонж болох уу гэлээ. Тэгсэн чинь нөгөө кадр чинь тэгээд гөгшөө чи манад аахгүй. Аав ичгэрт хэлчихэ. Тэгээ манчаа энэ одоо чам тавина. Мөнгө цаа чи өөр мэдчихэж байгаа шүү манайхыг. Манчаа одоо чам мөнгө цаас ахиж илүүжүүлж чадахгүй шүү дээ. За яах вэ? Тэгээд яста нэр ахынхаа өрөөсөн гутал болж байгаа юм да хүний бараа зарж байгаа байхгүй. Тэгээд читэд бас нэг миний бас нэг таньдаг мэддэг. Би ч нөгөө монголчуудтайгаа очиод ингээд явж ингээд яваад идэг байсан юм чи нөгөө хуучин. Би ч нөгөө хоёрынхоо өмнөр ороод нөгөө та гэх юм яриад яваад идэг. Тэгээд монголчууд намайг аюул сайн таньдаг байхгүй нэг юм турга өндөр залуул. Турга өндөр хүүхдэл юм дөө. Тэгээд тэнд очиод хүмүүстэй юм яриад энэ ч ягаал тэхүү инхүү гэл ингээд хөөргөн зантай хүүл байсан шүү дээ би ч юм уг нь. Тэг чи хүмүүс надад аюул сайн. Тэгээд заах би хүний бараа оролт заарыг дагаад. Тэгсэн чинь авхаа нөхөр хоёр найз хүүхэн хоёр нөхөртөө гэр бүлийн хоёр байхгүй юу? Дөрвөн тийм хүн хоёр гэр бүл тэд нар бол нэлээд Оросд удаад хөлгаараа олчихсон нэлээд бараатай. Би бас зүс таньдаг. Тэд нар манжуураас ирж байгаа гэж байгаа байхгүй. Тэгснэ хөө наашир энэ бараа зөөлцөдөх гэл. Тэгэл бараагийн зөөгөл тэгснэ би санаа зовлоо юм чинь. Чиний аннигур яга зүгээр яваад байгаа гэх. Гэхдээ харин би нөгөө цуг явдаг нөгөө надтай нэг цуг явдаг нэг хоёр байна шүү дээ. Тэр хоёр миний нөгөө хамаагүй мөнгөтэй цуг бараа аваад эрхүү явцсан. Би эрхүү явж чаддаггүй. Би босоо Монгол яваад ирсэн. Тэгсэн чинь одоо хаашаа бултцсан юм уу гэдгсэн. Одоо мэдэхгүй одоо тэгээд би тэгээд хойноос нь эрхүү яв гэсэн чинь мөнгө байхгүй тэгээд энийгээр ингээд хүний бараа зарддаг юм уу гэж бодож явж чи ашгүй. Чи манай бараа зар бид нарт баахан бараатай байгаа. Гэдэд тийм болох юм уу гэдгсэн чинь. Гэхдээ бид нар яг жоохон ашиг нэмэл чи тэг өөр хідэр зарна өөрөө мэдэхгүй юу. Бараа зугтаачгүй байгаа үстэй нөгөө хоёр шиг гэдэг. Би яал гэдгсэн чинь. За тэгдэг шин. Чамааг бол мэднэ. Нөгөө хоёр ч бол мэдэхгүй шүү дээ. Тэнд нэг зогсож идэг байсан гэл. Тэгээд нөгөө нэг баахан баг 10-аад гахаатай. Нөгөө ах эгч нарын тэд нар ч надаас хамаагүй ах эгч байгаа юм чинь 30 40 байгаа тийм. Тэгэхээр би нэг 22 3 тал байсан. Тийм залуучуудын бараг зарж байгаа байхгүй. Хүний бараа зардаг ажилтаа болсон. Гэтэ яах вэ? Бас нэг өдөрт нэг хэдийн юмнууд зарж мараад бас нэг кадрын дээр очиж хоногтой бас нэг талах боо авч очдөг. Ерөөсөө тэгээд хүний юм зархлаач яаж өдөртэй мөнгөтэй болох вэ? Тэгээд нэг орой нөгөө барааг нь тоолж өгдөг. Өдөрт нэг жоохон нилээ нөгөө бараанаас нь таслаад тоолол нөгөө цөнгөтэй. Янз янз юм байгаа юм чи. Тэрнээс нь тоолж авч яваад оройд нөгөө тэдийг зарсгаад мөнгөний өгдөг. Зах буухад. Тэгэл ястаа нэг өлөн зөл мөн байгаа юм чи. Нөгөө айлд амьдарч байгаа. Айлдаа бас нэг оройд очтоо бас нэг талах боо моо авч очихгүй болдог. Аавд нь бас нийшлэлэрх авч очив. Тэгэд аав нь ер нь тэгэл угаал байж идэг тийм хүн байсан.
Тэгээд гэрийнхэн ч гэсэн кадрч тэр ээж нь ч тэр тоохоо болцоо одоо яахад тэг. Уухаа болонгод би энэ үдэд ундаг. Тэр чинь намайг яахад намайг байжгаад аавынхын дүү бүр муудаад ирсэн. Бүр муудаа заримдаа ингээд орон гар ингээд нэг архины цагаан сүлбэ тусаал. Тэгээд кадр битээр доор шалдан дээр жижигхэн нэг юм манай нөрөөс юм жижигхэн өрөөтэй. Нийтийн байрны жижигхэн өрөө түрээс гэсэн. Тэгээд аавж ер нэг төмөр орон дээр унтдаг. Тэгээд шөнд нөгөө аав нь димэрэл янз янз юм яриад. Тэгээд нэг өндийг бол тэгээд нэг 100 г 50 г-аараа муугаад унтчихдаг. Бүр тийм архинтай их тийм орцсон тийм юм байсан. Тэгээд кадр битээр доор шалан дээр гуц дэвсэд хоёлоо өөртөө унтдаг. Тэгээд нөгөө кадрч надаар хань хийгээл сүүж хэр манад байж л да. Тийчээд нөгөө ир чинь энэ житийн цахаар ирнэ биз тэгэхээр бариад авахгүй юу. Би одоо бас ингээд ганцаардаад ах юм аа. Аавыг бас ингээд хаяа яхахлаар хэцүү байгаад ингээд. Кадрч надад намайг хандтаад. Би болох тэр бушуун шиг мөнгөтэй болоо нөгөө ироос очиж мөнгө аммаар идэг. Нөгөө ир чинь ерөөсөө ирэхгүй цах дээр житийн цах дээр ирэхгүй байгаа юм чинь. Ерөөсөө таарахгүй. Бүр сүүл дээр надаас сухтаагаад байгаа болов уу гэж бодож байгаа юм чинь. Ерөн сухтаагаад байгаа байхгүй. Миний мөнгөгаа бултцсан. Зэм гараад. Тэгээ байжсэн. Тэгээд нэг сар хэртэй болсон юм аа. Тэгээ би ч олдтой мөнгө овоордгоо, мөнгө цуглардгоо. Тэгжсэн ч гайтай юм шиг нөгөө кадрын аав нь нас бараад намайг байж хат. Баларсан юм болчих. Нэг шин унтчихсэн чинь айгуу сонио. Нэг сонин дуугараал нэг юм шиг болсон. Тэгэл одоо цонхны цаг юмд гурчвал нэг яалсан уу яасан. Нэг нойрон дүндэл нэг юм болсон. Тэгсэн чинь гэрэл асаад ээж нь кадраас сэрээрээ авч болохоо байлаа гэл. Тэгээ би тэр ухсыг л босоод ирж байгаа байхгүй. Босч ирээ харсан чинь царай бүр ингээд яатсан. Үнсэн сар хөх туяатай болцсон. Татцсан байгаа юм чинь. Тэгсэн чинь зүрхэн чагсан. Зүрхэн завсцсан. Зүрх нь хаацсан байна. Тэгэл ээж нь ойрлол цаамаа л уйлал. Тэгээ нөгөө кадр чи орос хэлтэй намайг удаад бас нэг оросод бас нэг 2 жил орчим болцсон. Тэгэл тэр нийтийн байрны утсаа төргөн дуудаж байгаа юм чинь. Тэгсэн чинь орсон төргөнд авах гадарсан. Орсон төргөнд авах хэрэгтэй монголчууд уу гэлж байгаа юм чинь. Гадаадын улсууд уу гэл. Тэгээ таамч энэ оросд байх зөвшөөрөл байгаа юм уу гэл. Ерөөсөө өгсөн үнийг ярихгүй юм чинь тоохгүй. Тэгээд нэг чагнараар чагнаж үзснээр яасан пианы юу гэл хийж байгаа юм чинь. Алкаш өдр гэж мэгээд аригч нөө мэрэгч нөө гэл. Согтуу байж байгаа гэсэн үг. Тэгсэн чинь уудаг гэдгсэн чинь ойлгомжтой. Ойлгомжтой. Клап зүрх каницсан байна гэж байгаа. Клап агцсан. Задлангоор орох уу гэж байгаа юм чинь. Тэгсэн чинь тэгээд оншин яасан бол зүрхэн хаасан бол задлангоор явах. Задлангаа заавал орох ёстой гэж байгаа байхгүй. Задлангаа газар аваачнаа. Тэгэхээр би тэднээс өргөө явчих юм ах гэсэн чинь насилх оруулаад оруулж ирээ шийдчихэж байгаа юм чинь. Наа хүнээ гаргаад машин арт хий. Оросод амар зэв. Уу аргачгүй дээ. Тэгээ монголчууд эдэр чинь мөнгөтэй яваал тэгээд зах дээр 8 хийгээд ингээд ахтар чинь Оросын ард түмэн өөртөө бүр ингээд сөхөрцөн ажилгүйдэл архитекттай дамжирсан. Тэгээд эх оронд нь хэдэн монголчууд хятадууд ирсэн 8 гэдэг тэгэхээр ард түмнэрээ дургу. Манайхан ч одоо нэг хятадуудад дургу гэдэгт яг адилхан байхгүй. Оросд ч гэсэн монголчууд амар дургу. Тэгээ нэг хүн өгцөн байгаа тоохгүй юм ч тэр. Наад хүн та нар яахгүй мө гэсэн чинь бид ядаж авч идэв. Наадгаа авч тэр машин хардгий. Тоор тэгээ цуг яв гэж байгаа юм чинь. Би тэрийг заа гэл. Одоо өөр явах вэ тэгэл. Тэгээ айгу сонио. Яг ингээ хүн үхэл яг хөшингүүд битээр тэр кадрын тэр талигаа чинь би толгооноос нь өргөөл кадр тэр чинь нэлээ өндөр хүн шүү дээ урт. Кадр хөлнөөс нь өрөхөд голоор нугарахгүй байгаа юм чинь. Яг хөшчтэй билээ. Аг удаа тэгж өгсөн үнтэй нүрд болж байгаа юм чинь. Хоёул өргөл тавьж байгаа. Тэгээд насилхтай өргөл. Тэгсэн чинь нэг програм дээр аваад тавьчихсан. Харахгүй шүү. Аашаа ч бүүм бит. Тэгээд кадр нь хитэн цас аваарай гээл. Тэгээд манчин бас нэг би нөгөө нэг бараа зараад бас нэг эргүү явах гээд
хідэн төгрөг хурааж ирсэн. Одоо бас нийлээ хашир болцсон. Эргүүдээр очиод тааралдахгүй бол ахаад тэнд хуулагч болно шүү. Тийм учраас эргүүдээр очиод 1-2 өдөр хайхад бас нэг буудалд орох, хоол ундны мөнгө төгрөгөө бас нэг хідэн мөнгө хураагаад ирсэн байхгүй юу. Тэгээ одоо яах вэ? Нэгэнт одоо кадрч надад сайхан сэтгэл гараад гэр орондоо байлгаж ирсэн чинь нөгөө нэг хідэн цаас аваад гарч байгаа юм чинь. Яг кадрч бас мөнгө аваад гарсан. Тэгээд очисон. Бүр хотын хойд тэр Чита хотын бүр хойд модон дотор тах очиж байгаа юм. Тэр чинь бүр хойд битүү модтой тийм өндөр уултай тийм хот байхгүй. Модон дотор юм навтар нэг давхар бүр юм урт юм байшин болоод казар цэргийн казар юм шиг тийм нэг үдэн тэрийг зогсож байгаа. За буугаад над энэ хүний ийш нь оруул гэл. Тэгэл хоёулаа нөгөөдгөө өргөөл нөгөө насилттай өргөөл явж байгаа. Би урд нь орчихсон. Өргөөл орсон чинь урдаас нь спирт тэгээд нэг юм сонин шохооны юм шиг юм өстэй нэлгэх нэрж байгаа. Тэгээд орсон чинь энэ өрөөрөө оруул гэд. Тэгээд нэг өрөөний хаалга нээс бүр юм урт коридортой ингээд хаалга нуттай. Хамгийн наадлын өрөөрөө оруулаад яа гэд. Нэг тусдаа газар тавиарай гэж тэгж байгаа байхгүй. Тэгэхээр гайхал. Тэгсэн чинь гадаадын хүн учраас тусад нь тавиарай. Тэгээ нөгөө өрөөний хаалгыг нэгсэн чинь нэр том цэдгэр юм заас шиг. Сургуулийн заас шиг тийм том өрөө байгаа байхгүй. Мэдээсэн гэрэлтэй. Тэгсэн чинь голд нь ингээд өгцөн хүмүүсийг овоолцсон. Парк л явж байгаа юм чинь дотор. Нөгөө кадр чи юу руу ороод ирвэ гээд. Энэ чинь задлан мадлыг хийдэг юм уу гээд. Тэгсэн чинь баах өгцөөс тэнд баг 40-50 өгцөөс уулчихсан. Тэр үед нэг юм Германы нэг юм даймантай кинон дээр нэг хориглагын нэг өгцөөсөд овоолцсон байт. Яг ялгаа авахгүй тэгээ овоолчихсан. Тэн дотор нь хүүхэд мөхөд имхэн гүйс зүсэн зүйлээ автоосод мосод тэгээд энэ хуруунд нь тэгээд хөлөнд нь ингээд пайз заримд ингээд хүзэн тэр ингээд пайзтай дугаартай. Тэгээд хоёулаас тэр булан руу нэг хөнгүү газар аваачаал тавьж байгаа байхгүй. Тэгсэн саанаас нэг юм чихүүрэл ирсэн. Хаан тавьсан гэдэг энд. Тэгсэн чинь хөлөндийнх нь хөлөг нэрхүү уруудаг пайз ингэж хийж ажиллачаад тэгээ яваад гэж маргааш өдөр гэдэг. Маргааш өдөр ирнэ шүү. Маргааш садланд оруулна гэдэг. Заа гэж явж байгаа юм чинь. Тэгээд хоёулаа тэгээд нөгөөдгөөс нь эмнэлгийн машинд нь буцаагаад гуйж байгаа байхгүй. Би тэр хот оруулаад өгч хаана ирсэн мэдэхгүй юм чинь. Тэгээд суугаад. Тэгээд түрүүний машинд нь суугаад явж байгаа байхгүй. Тэгээ ирээл шүндэ унтчаад үнэгээ ээж нь галзуураад идэг. Тэгээ ээжд нэг аргагүй шүү дээ. Хөөрхий хүний нүд таны штэ алдчихсан ямар байлгүй байхгүй. Тэгээ ээжд нэг давхарлаа тайвшруулах юм өгөөл тэгээ бас нэг арх марх өгч байгаа. Тэгээ ээж нь тэгээд нэг мансуурсан уу яасан тэгээд унтаад өгч байгаа. Бид нар унт чаддгүй. Нөгөө нэг амар хөвтөлд унт тэр чинь дөнгөж 22 3 настай хөөгчтэй чавс юу гэж мэдэхгүй. Гинт нэг амар цуснаж болсон хөвтөлд унтар баах хөвтөлд унт орцсон чинь нойр хөвтөг. Хоёул уухуул гэж юм чинь нэг арх ууч чадахгүй юм чинь. Гот ууя гэл. Тэгэхгүй чамд яаж ирсэн нэг амар газараар орлоо штэ юу вэ гэл. Тэгэл нэг аавын арх байгаа штэ хоёул уух гэл. Тэг кадрч бас нэг ганц 100 г татдаг байгаа байхгүй. Би нэг арх ууж мэдэхгүй. Тэгэл ууж байгаа юм чинь. Гахад цацал. Тэгэл өглөө босоод хоёулаа тэгэл одоо очиж штэ. Согтчихгүй байгаа юм чинь. Тэг одоо очиж яана тэр газараас авна штэ. Тэг одоо би тэрээс өөр очих байхгүй штэ. Тэр чинь орсууд өөртөө тоохгүй байгаа юм чинь. Хоёулаа тэг ямар ч тэр задланд нь оруулъя гэл. Тэгсэн чинь кадр наваа гуйж байгаа байхгүй хөшөө. Сүүгийн одоо гэл уйлал. Одоо нэрээ чамаас өөр найз алгаа. Одоо би ээж тэгээд амжилттай биш. Чи надад тус солдоор сүүгээ гуйж штэ гэл. Хөгшин байна штэ гэл. Тэгээ би тэгэхгүй юу. Хөөш бас нэг монголчууд дээр очиод хитэн цаас мас гуйвал яадаг юм. Бас нэг монгол хүн байна да. Тэгэхгүй би тэр чи одоо нэг хитэх юм. Би тэр чинь заданд оруулахад мөнгө төлнө гэж байгаа байхгүй. Заданд оруулахад мөнгө төлнө, задлангийн эмчт мөнгө төлнө. Дээрээс нь тэр Оросын морд хадгална. Та нар гэхдээ нэлээд мөнгөтэй байна шүү гэх тэр эмчт гэж байгаа байхгүй. Мөнгөтэй байна. Та нар чинь гадаадын иргэн. Энэ дотоодын улсуудад өөр. Та нар мөнгө авчир шүү өглөө гэдэг. Тэгээ би тэрийн мөнгө хүрэхгүй байхаа хөгшин очиод монголчуудаас гоох уу гэдгсэн чинь кадр
За чи яада мань чин чадахгүй гэдэг. Тэгээ би очиж байгаа юм чинь. Монголын зах дээр. Тэгээ монголчуудаа кадрын аав нас орцсон та нар боломжоор хитэн төгрөг мөнгөрөг хитэн өрөв мөрөв амьдрахгүй бид Оросын задланд ороод тэгээ дараа нь бас яах гэдэг. Дараа нь моор хадгална. Тэгээ одоо дараа нь яах юм байгаа мэдэхгүй. Ямар ч мөнгө хэрэгтэй юм гэдгсэн чинь. Үхгүй гам чинь. Амар сонио. Тэнцэж одоо мөнгөтэй төгрөгтэй 8 ч зөндөл байгаа байхгүй. Тэгэхэд одоо яста бараа дарна. Тэр чи угаасаа аригчин хүн байсан шүү дээ. Кадр мэдж авч гуудцсан. Одоо тэгээ бид нар одоо өөрсдөө яах юм энэ. Монголчуудаа хогийн царайсан шүү дээ. Би өөртөө зөндөө олон хүнд очиж өөртөө нүрээ улаалгасан шүү дээ. Монголчууд өгөөгүй шүү дээ. Өөртөө нүрээ шир ботлоо явж байгаа юм чи. Та нар ээжтэй арайжтай бас хүний нутагч явж иж нэгэн чи бас ингэж чадах тусалтаа гэдэг. Тустаа шүү дээ гэсэн чинь. Өөртөө бусдаа боломж авахгүй хэвээр. Тийм байхгүй. Бүгдээр л хүний нутагч явж байгаа шүү дээ. Дараа нь биднээс хин тусдаг юм баснаад урдаас тэгээд ёстой би тэгэхэд ёстой хятадууд гэж чинь өөр. Хятадуудад нэрийг төлөө ёстой үхэн хатан тэмцэж байгаа байхгүй. Монголчууд одтой бүгд нүүр буруулж байгаа юм чинь. Одоо боломж авахгүй. Тийм илүүд гарсан мөнгө байхгүй шүү дээ. Одоо яах вэ тэгээд. Тэгээд ч муугаа зараад буцаа очиж байгаа байхгүй. Нөгөө нэг ах ихчээ нөгөө нэг гэр бүлийн нөгөө дөрөв дээр очиж байгаа. Тэнгүүтээ нөгөө дөрөвдөө бас үннээ хэллээ. Гүчиж яагаад хэд хоног үзэхгүй байгаа гэдэг. Гэхдээ харин кадр миний нөгөө байдаг айлын нөгөө манай найз аав нас орчоо тэгээд би нэг оршилгүй. Тэр чинь хөөргө тэр дөрвөл надад нэг хідэн төгрөг зээлчихгүй юу. Нэг оршуулгын юмд мөнгө яах гэж чинь. За. Чи тэгээд дараа нь нөгөө бараа маргаа зараа тэгээд яа нүз. Төлчин үз. Гэт надад нэг хідэн төгрөг өгч байгаа байхгүй. Тэгээд нэг өөрийнхөө мөнгөтэй нийлүүлээл. Тэгээд буцаад очиж байгаа. Тэгээ нөгөө кадртайгаа нөгөө юуны нөгөө задлангийн газар дахиад такси авах гусж байгаа юм чинь. Таксинд хэлэхгүй бол тэр ч олохгүй. Тэр читач амар том бодохгүй. Хаагурч яваад байгаа бүүмд. Явсаар байгаа нөгөө моргийн газар ирж байгаа. Гэхдээ нөгөө задлангийн газар. Тэгээ нөгөө хүүхдүүдийн дундор чи яваал. Хоёулаа бас 100 татсан нийт зоригтой. Тэгээд нөгөө нэг аавын аваал тэгээд нөгөө эмчин зааж байгаа. Саадлын тэр мухрын гэрэл рүү. Мухрын тэр гэрэл ассан үүдэндээ гэрэлтэй тэр өрөөрөө оруул. Тэгээд явж байгаа байхгүй. Нөгөө тийм насилттай өрцсөн. Тэгээд нэг өрөөрөө яваад орсон чинь оо юу вэ? Одоо энэ юуны хар орны махны лангуй юм уу хаашаа? Одоо манай энэ хар орны махны лангуй хартаа би нэг дээр үед орсод явж исэн нөгөө задлангийн газартай яг адилхан харагддаг байхгүй. Том ийм ширээнүүдтэй нэг ийм цорготой. Том ийм төмөр ширээнүүдтэй. Тэгээд нөгөө цоргорноос нь ус гоож явал цоргоноос ийм урт чалангтай. Тэгээд нэгэл өгтүүд нөгөө өгцөн хүмүүсийн чинь ингээд нүцгэн ширээн дээр тавиал ингээд эндээс давхгуулаад доош нь ингээд хоолооноос навхгуулаад доошоо бүр юунд нь тулталт гидсэн гэж зүсэж байгаа хоёр тийш нь явж байгаа гидсэн ингэж аваал бэлээтэй дандаа орс хүүхнүүд байгаа юм чи эмгтээчүүд согтуу тэр лангууны ажил архимэр задлаа тавьчихсан. Тэгэл ингэж аваал тэгэл ингээд усаар шүмшээл ингээд угаагаад идэх юм бэл. Тийм орцсон шүү дээ. 5-6 тийм орс хүүхнүүд. Тэгэл ингээд илэг мэлгийг аваад ингээд шүмшээл ингээд үзэж мэсдэг юм бэл. Гиз мэдсийг авч маа. Ингээд нэгээр нь тэгэл хавдар босноо яасан тэрэл үздэг юм шиг байна. Тэгээ би тэр нэг яахаа мэдэхгүй. Би нэг урд нь орцсон. Дандаа би урд нь орно гайт юм шиг. Тэр насилттай барьсан. Шок шааж байгаа юм чинь. Хүмүүсийн гизэг гаргачихсан. Хааш нь тавихгүй гэсэн чинь бөөр тэр саадал нэг 50 татсан нэг орс хүүхэн наашаа аваад ирэх гэж байгаа юм. 50 татсан. Тэр бүр дүүрцэн гарууд тэр саадлангийн юунд ажилтдаг юм шиг байна. Согтуу наашаа аваад ирэх. Тэгээд очиж байгаа. Тэгээ одоо яах вэ гэсэн чинь маргааш өрөдрөх. Ахаад маргааш ирэх гэж байгаа юм чинь. Мөнгөө гэж байгаа юм чинь. Тэгээд мөнгө өгч байгаа юм чинь. Тэгээд нэг садлангийн юм чинь аваад өөрөө кармалчихж байгаа. Тэгээ маргааш ирэх гэдэг.
Маргааш яах вэ гэсэн чинь. Яах вэ? Оншин тодруулаад маргааш Мор руу. Морг нь энд байт юм уу гэсэн чинь үгүй өөр газарт байгаа. Мөнгө хэрэгтэй шүү. Та нар баян бицтэй гэж авч байна. Бид тэр үс басар баян байх. Тэ нэг нь мөнгө л өөр дууцсан нөгөөдг нь чаваастаа нэг хитэн цаасаа барьчихсан хоёлаа. Тэгэл кадр хөрг амт нэг хитэн цаасаа өгөөл байгаа юм чи. Би тэгээ кадрт хэлж байгаа байхгүй. Хөшөө. Чи бас нэг ганц $200 авч үлдэхгүй бол болохгүй шүү хөөе. Чи тэр ээжигээ яах юм? Одоо яах вэ хөшөө? Одоо би тэгээ яах юм мөнгө олдохгүй байна. Одоо тэгээ аавгаа ямар ингээ хаялтай биш. Ясгүй. За одоо ингэ хөл явах. За би нэг 10 минут бол очив. Кадр өгш юм манийха мөнгөийг ав. Сүүг болж байгаа юм өгш. Манч урд мөнгөгүй л байсан шүү дээ. Би ямар чамшиг юм өхөл агцл үтсэн биш. Манчин болно бараа зараад болно. Би бүх мөнгөө өгсөн. Маяг. Өгснөгөө мөнгөийг. Тэгээ хоёул нэгэд аавын задлангаас нь маргааш нь авал. Тэгээд яг л ялгаа зүгээр мөнгө итгэл арга байгаа байхгүй. Архины удаан жил олон жил арх уусан тэгээ зүрх нь хагцны мэдсээр ижээ худлаа задлан хийж мөнгө авч байгаа байхгүй. Тэгээд аавын морг тэгээд тэгээ моргт энэ удаавал ер нь мөнгөгүй болох гэдэг байгаа байхгүй. Бүр хоосрох гээд. Тэнгүүд энэ юунд газар болтох уу? Монгол руу аваад явуулах хөргөчтэй богонд авч явдаг мөвдөд тусгай богонд авч явдаг мөвдөд гэдэг. Яста амар үнэтэй байдаг гэдэг. Тэгээ юумарч тэгж тех арга байхгүй юм чинь. Тэгээд Оросын оршуулгын газар болтох уу гэдгсэн чинь нэг хүний утас өгöd. Тэгсэн чинь оршуулгын газрын манаач байгаа юм чинь. Манаач нь утасч байгаа байхгүй. Тэгсэн чинь манаач дээр нь очиж мөнгө төлөөд бас нэг ингэдэг нэргүй оршуулга. Ямар ч пайз майз байхгүй. Зүгээр газар ухаад булаад газрын тэгшлэх тийм юм байна. Ямар ч пайз майз хийхгүй шүү. Тэгвэл би өөрөө хэрэгтэй орно. Тэгээ бас мөнгө авч байгаа байхгүй. Тэгээ би ахаад гуйлах чинь бас. Тэгээ кадрагаас явхаас ч арга байхгүй болж байгаа байхгүй. Би өөрөө мөнгө байхгүй. Бүх мөнгөө өгсөн чи. Тэгээ кадрагаас явахгүй бол болохгүй байсан. Яа тэгвэл ээж нь орилоод хашгичаад ерөөсөө унтахгүй амар хэцүү. Тэг кадр намайг байж л тэгээд хөгшин одоо мөнгө төгөрөхөд хоёрын бас хоолноос хороогод яах вэ? Ман чи явъя да гэдэг. Тэгээд би буцаал эрхүүгийн зах дээр юуны житийн зах дээр ирж байгаа юм да. Ямар ч мөнгө байхгүй. Нөгөө мууга царайлаа нөгөө нэг авгаа нөхөр гэр бүлийнхэн тэр ирж байгаа байхгүй. Та нарт зарах бараа байна уу гэсэрлээ. Үргэлжлэн ер нь дараа ярэ. Яг л манай хүүгийн гидс нь бас дүүрээд байна. Тэгээ манайхын миний энэ ярьж байгаа зүйл бол бодит зүйл шүү. Бодит болсон зүйл. Би дахин хэлээ. Би нэг өсвөрхийн мундаг сайн сэтгэлтэй хүн болохож янз янзын зохиож яриаггүй шүү. Тийм л юм болгож ирсэн. Энэ цаашаа их үргэлжлэнэ. Тэгэхээр энэ удаа одоо ингэж өндөрлөе та цагч өрөө болчих. Дараагийн бүтцэн үргэлжлүүлж ярь. Хүү маань уйлаад байна.